Хүүхдийг ивэксэн Япон улсын гадаад хэргийн яам хамтран үзүүлж байна. Би энийг давж чадна. Энийг давж иж өшөө олон зүйл байгаа. Ганцхан юм дээр бүдрээд унж болохгүй шүү дээ. Ийм хүүхэд байлаа гэд яагаад ийм юм дээр бүдэрч унах ёстой гэж. Би бүгдийг инээж байгаа давдаг. Сэмбэнөө намайг мөнхчин гэдэг. Би 15 настай. Би гэртээ ээж аав эхчдүүтэйгээ амьдардаг. Манай ангийнхан маань надад илүү их тусалж, намайг илүү их ойлгодог. Тэр тусмаа манай багш намайг илүү их ойлгож надтай чөлөөтэй харьцдаг болохоор би хичээлдээ явах туфтаа байдаг. Мөнхчин маань манай ангид орж ирээд 3 дахь жилдээ хичээлж байна. Энэ явд эхлээд орж ирэхдээ бие барьсан байдалтай их гэрвшүү байсан. Төд удалгүй ангийнхантайгаа дотносож эхэлсэн. Насан туршийн боловсрол гэдэг ангид орсон. Тэгээд орсны дараа бол би илүү их найзуудтай болсон, илүү их чөлөөтэй болсон юм. Өөрөө их би ч өөрөө их ингээд зөрүүд ингээд айгу мохо зөрүүд зантай байсан байхгүй юу? Тэгээд хичээлд ороод ингээд олон найзуудтай болсон чинь би шал өөрчлөсөн. Ангийнхнаа ирэхэд үүдэн түлээгээл сууж идэг. Тэгээ хурж иж хүүхдүүдийг ажиглаж байгаад одоо нөгөө сэтгэлээр унсан хүүхдүүдийн сонгоод хамт суудаг. Тэгэхдээ тэр өдөртөө одоо нөгөө найздаа зөвлөгөө өгдөг. Хамгийн сайхан зүйл нь зөвлөгөөд өөрөө их сэргэлэн цовоо хөдөлмөрч ийм баг. Хүнд инээмсэглэл гэдэг юм айгүй чухал байдаг юм лээ. Хичнээн тэр хүн гониглаад тийм үг сонсоод гониглаад байсан ч гэсэндээ инээд гэдэг юм ямар ч үед аз жаргалтай болгодог гэдгийг би ойлгосон. Хүн болгонтой ингээд чөлөөтэй харьцдаг. Багш нь хүртэл аягүй магтдаг шүү дээ мөчнг. Аягүй мундаг, яриа хүрээтэй. Ангийнхаа хүүхдүүдийг одоо ингээд гомдсон ч юм уу те сэтгэлээр унсан тийм хүүхдүүдээ аягүй дэмждэг. Тийм болохоор ангитай аягүй оройтой гэд хичээл мичээл энэ төр таслуулах аягүй дуургүй шүү дээ багш нь. Хичээлээс гадуур би ийм шигтгэн аамал наадаг. Нэг юм наагаад суухаараа орой болтол суудаг. Хүүхдийн хувьд өөрөө сурах хүсэлт ирмэлцэл айгүй ихтэй. Хаанаас өөрийгөө дайчилж юу сурах уу, юу хийх үү гэдэг ийм дайчин хүүхэд байдаг. Тийм учраас энэ хүүхдийг өөрийн хүсэж байгаа боловсролын үйлчилгээ болгоныг хүртээгээд явуулах юмсан л гэсэн ийм хүсэл сонирхолтой байгаа да манай төвийн хувьд. Одоо мөнхчин битэр чинь хичээл явна да. 2 бодол явдаг болохоор бас мөнхчинд жоохон бэрхшээлтэй. Гэтэ тэр талаас нь бодохгүйгээр зүгээр ангидаа очиод гоё идэг гэл өөд чинь тийм болохоор нэг бэрхшээлтэй санагддаг байна. Хүмүүсийн хандлага нь өөрөө маш буруу байдаг юм шиг санагддаг. Яагаад гэвэл би ингээд тэрэгцэртэйгээ явж байхад чинь хүүхдүүд хүмүүс айгүй сонин хардаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гэхээрэл гэртээ суудаг, ингээд хичээл наманд ч явдгууд байнгын гэртээ сууж идэг гэж хүмүүс боддгийн юм шиг байлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхд ч гэсэн адилхан л энгийн хүүхдтэй яг адилхан суралцсан дэвших хэрэгтэй байдаг. Тэрийн жоохон дэмжиж өгчих юм бол тэр хүүхд юу ч хийж чадхаар болдог. Жоохон сэтгэлийн дэм өгөх юм бол тэр хүүхд өөрөө бараг босоод алхачих хэмжээний болдог. Тийм сэтгэлийн хадтай болдог болохоор би ерөөсөө ямар ч асуудал болсон инээгээд байж дээ шүү дээ. 2018 оноос манай төв дээр Японы хүүхдийн ивэх сангаас хэрэгжүүлж буй хүүхэд нэг үрийг боловсрол тэгш хамруулах зарчмыг дэмжих нэртэй төсвөлөөр хэрэгжсэн. За энэ төслийн маань үр дүнд бол тусгай хэрэгцээд хүүхэдтэй ажиллаж буй багш нарын маань арга зүй сайжирч эцэг их олон нийт үе тэнгийнхний харилцаа хандлага ойлголт мэдэгдэхүйц өөрчлөгдсөн. Хөгжлийн бэрхшээлтэй гэд хүүхдүүдээ нууцна ингээл
чөлөөтэй ингэж авчирж оруулдаг байсан. Энэ төсөл хэрэгжиж ирснээрээ энэ хүүхдүүдэд өчнөө олон боломжийг ингэж олгож өгж байгаа маань их талархав штэ. Тэгээд энэ төслийн хүрээнд бол олон хүүхдүүд орж ирсэн манад. Би хүмүүсийг харах өнцгөө өөрчлөөч гэж уриалмаар байна. Яагаад гэвэл би ингээд жоохон хүмүүсээс ондоо юугаар ондоо гэхээр би алхаж явж чаддгүй. Гэхдээ би адилхан хүн. Гэхдээ би адилхан инээж чадна, адилхан уйлж чадна, адилхан сурч чадна. Хүүхд ер нь сурч боловсрох тусмал нөгөө мэдлэг өргөжөөл улмал олон хүмүүстэй чөлөөтэй харьцаал өөрийгөө хүртэл хүндэлдэг болж байна манай хүүхд. Надад тусалж дэмждэг манай багш, манай ангийнхан, надтай чөлөөтэй харилцдаг манай гэр бүлийнхэнд маш их баярлалаа.